Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. За саяхан багш бүхэнд ноутбук тараагдсан байгаа. Тэгэхээр ABC-ийн багш нар маань өөрийнхөө ноутбукийг яаж үр дүнтэйгээр организуулсан системээр нь ашиглах вэ гэдэг талаар би та бүхэнд бяцхан бичлэг оруулж харуулъя. За backup хийхдээ. За та өөрийнхөө компьютерт хэрэгтэй бүх програмуудаа суулгаад дууссан. Ерөнхийдөө дахиж програмыг суулгах гаргүй яг өөрийн төвшөнд ажиллаж байгааг үзэх юм бол дараах баягаар backup хийх нэ. За backup хийхдээ 1K гэсэн өөр дээрээ суусан програм байгаа. 1K. За энэ програм руу орж ажиллуулна. За дагаад за энэ компьютерыг маань дээс ингээ харах юм бол систем recovery гэдэг default. За D дискэн дээр нь шууд recovery хийх юу backup хийж авах уу гэсэн сонголт чинь. За окей, энийг бол окей гэдээ орчихно. За системийг backup хийх үү эсвэл системийг backup хийсэн файлаа буцаагаад задлах уу гэсэн хоёр сонголт. За эндээс яах нь вэ? Систем backup гэж сонгоч. Систем backup. За тэгээд ерөнхийдөө бол Windows application backup-ийг процесс эхлүүлэх үү гэсэн команд гарчна. За эндээс за та хэрвээ өөрийнхөө өөр нэг зөөврийн диск ч юм уу аль зүйл дээр аль нэг драйв залгасан үед backup хийх юм бол энэ сонголтыг сонгож яг эндээс ямар юм дээр хийх вэ гэдгийг сонгож өгөх юм байна. За бид нар бол одоогийн байдлаар би D дискэнд backup хийж байгаа default path гэж болчихё. Default path. Өөрөөр хэлбэл D диск нь Lenovo 1K 1K recovery backup гэсэн юм файл үүснэ гэсэн. За тэгээд next step дарна. Түүний дараа энэ манд мэдээлэлүүд маань Windows 8 үлдний систем ойролцоогоор 20 ГБ болж backup хийх юм байна. Тэгээд энэ он сарна хэмжлэн ингээд. За ингээд старт гэж. За ихтэй байна уу? Ер нь backup хийх билнэ гэсэн сонголт гарч байна. За тэгээд окей. За энэ backup хийж байгаа үйл явц нь тухайн компьютер дээр суусан програм шалтгаалаад янз бүр байх ба. Одоо энэ ойролцоогоор нэг 20 минут тавьцаа болно. Backup хийгээд дуусгараа complete гэд дууслаа гэсэн бичих гэж. За энэ дээр окей дараад дараагийн үйл явц шилжиж байна. За